Ажлын хөтөлбөр онцлог зочны хэсгээр үргэлжилж байна. Тэгэхээр яг одоо надтай хамт студид цайлгчдын хамтран үүсгэн байгуулагч Батцүрэг ярилцахаар хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр бид юуны талаар ярилцах вэ гэхээр Grow with Google хөтөлбөрийн талаар ярилцах болно. Тэгэхээр өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За тэгэхээр миний хамгийн ихний асуулт бол Grow with Google хөтөлбөр ер нь дэлхийн олон оронд хэрэгждэг шүү дээ. Тэгэхээр яг Монголын зах зээлд энэ хөтөлбөр яг хэрэгжснээр яг ямар хоосон орон зайг нөхөх зорилготой вэ? Ер нь хөтөлбөрийн зорилго нь юу вэ? Бүгдэнд өглөөний мэнд хүргэе. Grow with Google Монголын 3 дугаар үйлдвэрлэлийн гол зорилго нь болохоор ер нь залуучуудын ирээдүйн ур чадварт хөрөнгө оруулалтыг зорилготой хөтөлбөр байгаа. Тэгээд дэлхийд даяар ажлын байрны чиг хандлага өөрчлөлт ихтэй. Тэгээд AI, дата өгөгдөл, тэгээд дижитал ур чадварууд зөвхөн нөгөө программистууд ихээс илүү бүх салбарт үндсэн ур чадвар болж байгаа. Тийм учраас бид яг Grow with Google гэдэг энэ хөтөлбөрөөр дамжуулаад залуучуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, бизнесийн ажиллах хүчийг сайжруулах, тэгээд цаашлаад олон улсад залуучуудын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилготойгоор энэ хөтөлбөрийг 3 дахь улирлаа хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болоод байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг бас зөвхөн сургалт гэж харахад өрөөсгөл байх тий. Тэгэхээр зөвхөн сургалт гэж харах уу эсвэл сургалтаас одоо давсан одоо илүү олон боломжууд байгаа юу? Бидний хувьд болохоор зөвхөн нөгөө сургалтаас гадна community хөгжүүлэлтэнд хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэр нь болохоор ер нь зөвхөн танхимаар суралцаад онлайнаар хичээл үзэхээс гадна амьд харилцааг ер нь илүү чухалчилж байгаа. Тийм учраас бие биетэйгээ холбогдох, суралцах, хамтарч ажиллах боломжуудыг илүү нэмэгдүүлэх дээр анхаарч байгаа. Тэгээ энэ үрээнд болохоор бид нар ерөнхийдөө залуучуудын хоорондын хамт ажиллагааг дэмжих хөтөлбөрүүдийг зэрэгцээ тогтмол зохион байгуулна. Тэгээд одоо бид сошиал орчин хөгжиж байгаатай холбоотойгоор илүү тийм ганцаарсан мэдрэмж авах ч юм уу те. Эсвэл ингээд хандлтаас эхлээд ингээд айгүй нөлөөлөл өндөртэй. Тэгээ энэ цаг үед бид амьд харилцааг чухалчилж байгаа учраас community-д илүү чухал ач холбогдол өгч зохион байгуулж байгаа. Тэгэхээр бас энэ одоо ням гарагт буюу 3 дугаар сарын 15-нд одоо нээлт нь хийгдэж штэ. Тэгэхээр ер нь нэг цаг хугацааны одоо хугацаагаар нь авч үзвэл яг тэдээс тэдний хооронд одоо яг ийм ингэ хэрэгжинэ гэсэн нэг ийм цаг хугацааны тавыг нь. За манай 3 дугаар үйлрлийн нээлт болохоор энэ 3 сарын 15-нд нэгдээд за тэгээд 6 сарыг дуустал манай хөтөлбөр үргэлжлэнэ. Тэгээд ерөнхийдөө бол 3 сарын хугацаанд эрчимжүүлсэн байдлаар онлайнаар Coursera дээр танхимаар болохоор Монголын салбарын экспертүүд хичээлээ заах байдлаар хослолсон хэлбэрээр явагдана. Тэгээд үүний зэрэгцээ болохоор бидэд зөвлөл ур чадварын сургалтууд, community үйл ажиллагаануудыг зохион байгуулах хэлбэрээр явагдах юм. Одоо ер нь бүх сэдвэр дээр одоо хиймэл оюухаа яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр бас яг сургалтын агуулгууд дээр бас хиймэл оюуныг бас шингээж өгсөн байгаа харагдсан. Ер нь хиймэл оюуны ур чадвар яагаад чухал байна вэ? Нэгдүгээр болохоор яг энэ Grow with Google хөтөлбөрийн сертификат нь өөр аль биесээр баталгаажсан. Тэгээд олон улсад болохоор 1.6 сая ажлын байранд хүлээн зөвшөөрөгддөг. Тэгээд Grow with Google-ийн сертификаттай бол цалин урамшууллаа нэмэгдүүлэх, тушаал дэвших зэрэг байдлаар хөшөөрөгдөх юм боломжтой. Нөгөө талаас болохоор бид яг энэ AI-тай холбоотойгоор Google компани өөрөө дэлхийн зах зээл дээр AI-ийн чухал том тоглогч нарын нэг. Энэ хүрээндээ Grow with Google хөтөлбөр нь дотоод ажилчдаа сургахад чиглэж анх гарч ирсэн. Энэ хүрээндээ ер нь хамгийн сүүлийн үеийн одоо агуулгуудыг тогтмол сайжруулж ордгоор онцлогтой. Тэгээ энэ удаагийн бидний хүрээнд нийтдээ 7 ангийг гаргаж байгаа. Тэгээ энэ 7 анги дээр болохоор бүгдэн дээр нь AI агуулгууд ер нь шингэж орж байгаагаар онцлогтой. За тэгээ үүнээс гадна бидэд хөтөлбөрийнхөө одоо мэрэгжил чиглэлүүдийг судалгаан дээр суурилж гаргаж байгаа учраас Монгол залуучуудад хамгийн эрэлттэй чиглэлүүдийг ер нь сонгож байгаа. Тэгээ энэ дээр нэмэлтээр энэ жилийн гол онцлог бол бидэд AI Essentials, AI for Business гэдэг 2 ангийг бас гаргаж байгаа. Тэгээ энэ нь болохоор илүү бизнес эрхлэгч нарыг дэмжих, тэгээд илүү менежерийн түвшний одоо удирдах албан тушаалтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаагаар ер нь онцлогтой. Тэгээ миний хувь хүний өнцгөөс гол өнцөг бол залуучууд бидэд яг нэг технологиг зүгээр хэрэгэлдэг биш. Тэрүүгээр дамжуулаад бүтээмжээ нэмэгдүүлдэг, AI-г ашигладаг юм уу яваасаа гэж хүсэж байгаа. Тийм учраас Grow with Google хөтөлбөрт хамрагдаад дууснараа 1000 орчим одоо залуучуудын community-ийн нэг хэсэг болоод нөгөө талаас өөрийнхөө ур чадвар, зорилго, боломжтой хөрөнгө оруулалт их боломжтой гэсэн. Тэгэхээр урилга хүлээн авч хүрэлцэн ирж бидэнтэй ярилцсанд баярлалаа. Маш сонирхолтой мэдээлэл өглөө. Тэгэхээр үзэгчтэй ажлын хөтөлбөр маань гадаад мэдээний хэсгээр туудахгүй үргэлжлэх болно.